За бүгдээрээ сайн тулж байгаад үзнэ гэхгүй. Жохоо аартахгүй бол миний микрофон энд байна. Эвдэрчихсэн. Энийг нэндээ ингэж өлгөх гэсэн чинь болохгүй байна. Тэгэхээр энийг энд ингээ хөнгөн тавьж байгаа. Та өдрөөгөө ойртож байгаад ярий. За тэгээд сайн байцгаана уу? Бичлэгээр уулзааг удсан төвчлаарай. Амарлж байгаа амарсан, нэгсэг амарсан. Гэхдээ одоо бичлэгэд өргөжлүүлээд хийсээр байх болно. Тэгээд өнөөдөр бүгдээрээ яг гарчгийн дагуу хэлснээр эрчүүд ягаад муу эмэгтэй татагддаг вэ? Тухай ярилцсан. Та нарын бодлоор муу эмэгтэй гэж бодонгууд ерөөсө гадаад үзмж нь бол өмнө тасархаа мөртлөө сэтгэл нь айгу муухай эмэгтэй харагдаж магадгүй те муу эмэгтэй муу өстой муу эмэгтэй шүү гэл яг хөө тийм эмэгтэйчүүд бол байдаг. Тэгэхээр сайн ирчүүдийг гомдоодаг эд баялагын араас явдаг ч юм уу. Тиймэрхүү эмэгтэйчүүд байгаа би үсэхгүй зөндөө байгаа. Гэхдээ өнөөдөр би та нартай арай өөр төрлийн муу эмэгтэйг ярих гээд байна. Тэгээ та нар амьдралдаа айгуу тийм сайхан залуу. Зүгээр бид нар зүгээр өнгөрцөн нүдэрээ дүгнээд ярьж л бяцхан тархиараа заримдаа бид нар нэг айгуу тийм гаднаас нь харахад үнэхээр сайхан залуу мөртлөө игэл жирийн нэг эмэгтэйдээ суучихсан тий гэрлээд тэгсэн мэтлээ тэр эмэгтэйдээ бүр маш их хайртай, маш их халамжтай байгааг хараад бидний үж ярьдаг байхээр хаах яаж тоосон юм болоо. Ямар азтай эмэгтэй вэ тий? Энэ эмэгтэй юу н одоо тийм гоцгоод болоод энэ залуу ингээд унаж тосож дурлаад ингээд яваад байна гэж хардаг одоо бас хүмүүс байдаг штэ заримдаа тийм хосууд эрэхтэй хүн дээр ч ихсэн адилхан тасархай сайхан эмэгтэй мөртлөө игэл жирийн залуутай гэрэлчихсэн түндэ маш их хайртай үнэнч. Тийм методыг бид нар зөндөө хардаг. Тэгэхээр тэр бол муу эмэгтэй байна л да. Тэр муу эмэгтэй эрчүүдийг одоо татаж чаддаг тийм одоо нөгөө зан чанаруудыг авсан байт юм байна. Тэгээ бүгдээрээ өнөөдөр тэр зан чанарын тухай ярилцъя. Эмэгтэйд хамгийн нэгдэх одоо нэгдүгээр чанар эрчүүдийн татагддаг чанар болохоор ерөөсөө өөртөө ихтэй байгаа байдал. Эрэгтэй хүн болгон нүдэрээ дурладаг гэд хүн болгон тэгж ярьдаг. Гэхдээ эрэгтэй хүн болгоны эмэгтэй хүнийг харж байгаа тэр нөгөө хандлага нь өөр штэ. Хүн болгон янз янзын эмэгтэй сонирх нь одоо гуайлаг эмэгтэй сонирхдаг залуу байхад хөсгөр эмэгтэй сонирхдаг залуу байна. Тэгэхэд одоо сайхан галбиртай эмэгтэй сонирхдаг одоо тий тэр жин хамаагүй зур галбиртай ач гэдэг ч юм уу. Яг гадаад үзмжээр ярих юм бол эрэгтэй хүний сонирхдаг эмэгтэйчүүд хязгааргүй. Тэгэхээр эмэгтэй хүн болгоныг тоож хайрлах залуу энэ хорвоод байж л байдаг байхгүй юу. Тэгэхээр бид нар зөвхөн ингэж эмэгтэйчүүд ямар алдаа гаргадаг вэ гэхээр бид нар өөрсдөө айгүй нөгөө өөртөө айгүй хатуу байдаг тий. Ийм л эмэгтэй гоё гэж бид нар өөртөө бодцсон. Яг тэр хандлагаараа бид нар бусдад өөрийгөө харьцуулаад ингэж өөрийнхөө гоё юмнуудыг ил гаргаж чадахгүй өөртөө ихтгэлгүй сул дараа юм өөртөө ихтгэлгүй одоо insecure гэж ярьдаг те энэ байдлаасаа болоод бид нар айгүйх боломжуудыг алдаж идэг байхгүй юу яг өөрөө 100% байж чаддаггүй те өөртөө ер нь өөрийгөө хайрладаг өөрийгөө яг байгаагаар нь хүлээгээд авчихсан хүн бол цаашдаа илүү сайн хувилбар болж чадна цаашдаа би одоо яг байгаараа хангалттай гэхдээ би илүү хичээгээд би бүр илүү өөрийнхөө сайн хувилбар болж чадна штэ гэсэн ийм хандлагатай эмэгтэйчүүд эрэгтэй хүний нүдэнд маш дур булаам сэтгэл татагдам болж одоо харагддсан юм байна л да. Ерөнхийдөө өөртөө итгэл гэдэг бол хүн болгонд байх хэрэгтэй юм. Заавал эмэгтэй биш эрэгтэй хүн. Эмэгтэйчүүд бид нар ч гэсэн өөртөө итгэлтэй эрэгтэй хүн л дуртай. Гэхдээ яг тэр шиг ерөнхийдөө өөртөө итгэл гэдэг бол хамгийн дур булаам чанар гэдэг юм байна. За муу эмэгтэйд байдаг хоёр дахь одоо чанар болохоор муу эмэгтэйчүүд амьдралаас юу хүсэж байгаа айгүй сайн мэддэг. Ялангуяа эрэгтэй хүн өөрийнхөө амьдрал тэр хүнийг оруулж ирэх гэж байгаа бол тэр хүнээс яг ямар зан чанар ямар одоо юунуудыг одоо юу хүсэж байгаагаа айгүй сайн мэддэг байхгүй юу? Ерөөсөө мэддэг. Тэгээд тэр эрэгтэй нь өөрийнх нь хүсдэг юм эрэгтэй биш бол тавьж явуулж чаддаг. Уучлаарай. Би бол одоо тэ харилцаанаас ийм зүйлийг хүсэж байгаа. Би ийм хүсэж байна. Чи яг миний идэр хүсэж байгаа хүн биш юм байна. Тэрийг тийм хандлагыг гаргахгүй байна. Тэгэхээр хойлоо тохирохгүй байна. Баяртай гэж хэлж чаддаг. Зүгээр нэг эрэгтэй хүнд одоо танилцаал тэр хүн сэтгэлэн татагдаад шууд өөрийнхөө амьдралаас хүсэж байгаамаа хаяал шууд тэр хүний амьдрал руу ороод ингээл өөрийгөө жижигрүүлэл ингэдэг биш юм байна л да. Муу эмэгтэй. Сайн эмэгтэйчүүд яг тэгдэг эсрэгээрээ хүн дурлахаараа хамаг амьдралаа мартаад амьдралаас юу хүсэж байгаагаа мартаад хүсэл мөрөөдөл хамаг юм мартаад ингээд тэр эрэгтэй хүний төлөө бүхнээ зориулахад бэлэн болчдаг. Ингэснээрээ л бид нар айгуу том алдаа гаргад юм байна эмэгтэйчүүд. За муу эмэгтэйд гэдэг 3 дахь чанар болохоор өөрөнгөсөө стандарттай одоо тэгээ надад нэг ийм стандарт байна тий тэнгүүд тэр залуу чинь энэ хэмжээнд очиж чадахгүй бол бас ерөөсөө стандартаа буулгадаг байхгүй тэр хүнтэйгээ тэр хүнийг орхиж явж чаддаг эсвэл тэр хүндээ ярилцсан заавчлаарай баяраа тий чи маш их таалагддаг гэхдээ яг энэ гаргаж байгаа үйлдэл чинь надад ерөөсөө таалагдахгүй байна тэгээ чи энийгээ өөрчлөхгүй юм бол би энэнтэй чинь эвлэрж амьдарч чадахгүй яа тэгэл миний стандарт энд байна тэгээд хэрвээ чи өөрийгөө өөрчлөөд хичээж чадна гэвэл би чамтай хамт тий үргэлж чадна гэдэг ч юм уу. Би хамгийн анх нөхөртөөгөө суучаад
хамгийн анх нөхөртөөгөө суучаад анх нөхөртөөгөө ингээд нэг гэрт ороод амьдраад эхэлсэн чинь мэдээж яриг хань мань сайн залууч гэсэн алдаатай зүйлийг маш их гаргасан. Би ч гэсэн зөндөө олон алдаа гаргасан. Тэгээ би яасан бэ гэхээр нөхрийнхөө хүсэж байгаа одоо ямар одоо зүйлийг хүсэж байгаад нь зориулж би өөрийгөө чадлаараа өөрчилсөн. Харин тэрнийхэн хэрээр би буцаагаад за би чиний төлөө ингэж өөрийгөө одоо тэ ийм юмыг би өөрчилсөн. Надад ч гэсэн ийм юм хэрэгтэй байна. Хэрвээ чи миний одоо энэ хүсэж байгаа эднүсийг биелүүлж чадахгүй юм бол хоёлаа зөндөө олон асуудал үүснэ. Гэр бүлд маань зөндөө олон асуудал үүснэ. Ингээд би энтэй ч ерөөсөө эвлэрч чадахгүй байгаад хоёлаа салахад ч хүрч магадгүй. Яг тэгвэл би миний хүсэж байгаа энэ стандартын хүн чи байж чадахгүй юм бол би өөрийгөө ингээд татаад аваад явчих шүү. Тэ би зүгээр эвлэрч ингэж өөрийгөө жижигрүүлж стандартаа доошоо болгож би хамт амьдрч чадахгүй шүү гэдгээ би хамгийн анх нэг гэрт ороод анзаарч одоо алдаа дутагдал одоо гэтээ нөгөө мэдээж хэрэг болохгүй юм хүсч болохгүй шүү дээ. Яг үнэхээр ингээд өөрийн хувьд чи зөв гэж бодож байгаа юм а тэр хүнээсээ хүсэхдээ ерөөсөө айхгүй байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр стандартаа ерөөсөө буулгадаггүй. Би ийм стандартаа хүн шүү гэдгээ хэлж чаддаг эмэгтэйчүүд ер нь эрэгтэй хүнд илүү хүндэлмээр одоо тэг илүү ингэж хичээмээр одоо тийм сэтгэлүүдийг өгчээд юм байна л да. Тэгээд ерөнхийдөө сайн эмэгтэйчүүд яадаг вэ гэхээр хамаг стандартаа буулгаад тий шууд заримдаа бүр ингээд хүүхдийн гаргачих юм бол өөрчлөгдчих юм болов гэх хэмжээнд бүр хүрсэн байдаг шүү дээ. Тийм эмэгтэйчүүдийг би сонсоод заримдаа үнэхээр надад одоо харамсалтай санагддаг. Хүнд юм ингэж өөрөөсөө гаргаж яж буцаагаад хайрыг авна гэдэг юм бол ерөөсөө байх ёсгүй. Хоёр биндээ адилхан хайрыг өгж явах хэрэгтэй тий. Тэгэхээр тэр хүүхэд гаргаад өгвөл энэ эрэхтэй өөрчлөгдөн гэсэн бодлоо ерөөсөө хайж авах хэрэгтэй. Ерөөсөө ямар ч үед яаж дурлсан байсан өөрийнхөө амьдралд үлдэж чаддаг. Өөрийнхөө ертөнцийг одоо хадгалж авч үлдэж чаддаг байхгүй юу? Одоо өөрийн гэсэн найзуудтайгаа хэврээл уулздаг, өөрийн гэсэн ажлаа хайдаггүй, мөрөөдөлтэй одоо юу гэдгийг хобби тэдгээр зүйлсээ нэг эрэгтэй хүнээс болоод хаяад байдаггүй. Ихэнх сайн охтууд яадаг вэ гэхээр эрэгтэй хүн дурлахаараа хамаг юм хаяад тэр хүний ертөнц рүү очиод ингээ шигтчихдэг. Тэнгүүд нөгөө хүнд нь амар их нөө төв одоо нэг юм амар том нөгөө эрэгтэй хүмүүс чинь нөгөө нэг тим эмэгтэйчүүдээс залхах магадлал айгүй өндөр. Ингээл хамаг юм хаяал тэгэл мессеж ингээл утсаа хүлээгээл те баян уцаа шалгаал баян ингээл амьдралаа ингээл хайж байгаа. Тим одоо гэхдээ миний бодлоор тим эмэгтэйчүүд ер нь ховор болж байгаа хаа. Яг тэгвэл одоо үеийн эмэгтэйчүүд маш тим мундаг өөртөө ихтэй тим айгүй тим юу болоод штэ. Бүхнийг бүтээн чадна. Ерөнхийдөө тим нэг юм бид нар нөгөө нэг манай Монголын нөгөө нэг хүүхэд байхасаа одоо сурсан бид нар эмэгтэй хүн ийм л байх хэвээр ийм ингээд бид нар доош ирэх гэдэг юмыг бид нар ингээд давж гардаг хүчтэй эмэгтэйчүүд аягүй их бий болж байгаа. Гэхдээ ерөнхийдөө тиймэрхүү эмэгтэйчүүд бас байгаа тий ингээд эрэгтэй хүн хамгийн юм зориулаад өөрийгөө хайчдаг. Ерөнхийдөө тийм байдал бол хизээж бид нар сайнаар нөлөөлөхгүй шүү дээ. Адаглал бид нар ад жаргалаа тэр хүн даатгачихж байгаа байхгүй юу? Яаж вэ гэхээр тэр хүн бид нар хамгийн юм хаяал зориулаад ингэчгээр чинь яах юм нөгөө тэр хүнтэй л байхаараа жаргалтай. Тэр хүн байхгүй болохоо нэг жаргалгүй юм шиг болчихж байгаа байхгүй. Тэнгүү тэрийн эрэгтэй хүн маш том дарамт болж очино. Муу эмэгтэйчүүд ганцаараа байхдаа л жаргалтай байж чаддаг. Заавал эрэгтэй тэр хүнтэй байхаараа жаргалтай биш. Ганцаараа байхдаа ч жаргалтай байж чаддаг. Ямар ч үед бид нар өөдрөг ад жаргалтай өөр хаад жаргалыг өөрөө миний л одоо эн чинь миний л ажиллахгүй юу? Миний ад жаргалтай байна гэдэг чинь миний л үүрэг. Ерөөсөө одоо Брентон манай нөхөртэй ингээл миний ад жаргаланд үүрэг. Одоо би анх нөө яаж алдаа гаргасан бэ гэхээр яг нэг хүний одоо ингээд Америкт ирээд өнгөж ингээд амьдралаа холбоод амьдарч байхдаа энэ хүн л намайг жаргалтай байлгах хэрэгтэй гэсэн нэг тийм хандлагыг би өөртөө суулгацсан. Одоо би яаж жаргалгүй байгаад энэ чиний л буруу. Чи намайг жаргах хэрэгтэй өстө. Чи яа намайг жаргахгүй байгаа юм бэ гэдэг ч юм уу нэг тийм нөхрөөсөө нэг тийм тиймэрхүү юмыг айгу хүсдэг. Тэнгүүд тэр хүнд чи айгу дарамттай байгаа байхгүй юу? Ингээд өөрөө ингээд бидний төлөө амьдралын төлөө зүтгээд явж байгаа хүн чинь буцаад ихнэр нь бас ингээд би жаргалгүй байгаад энэ чамаас л боллоо гэдээ хар чинь эрэгтэй хүн бидний ад жаргалд мэдээж яг нэг жоохон гар хуруугаа оруулахыг хүснэ. Эмэгтэйгээ жаргалтай байлгахыг хүснэ. Гэхдээ бидний 100% ад жаргалтай байдал чинь бидраас л хамааралтай. Тэгэхээр муу эмэгтэй өөрөөрөө яаж жаргалтай байлгахаа мэддэг. Тэгээд ерөөсөө эрэгтэй хүнд ад жаргалаа даатгадаг уу гэж ойлгож болно. За тийм муу эмэгтэйд байдаг сүүлийн чанар болохоор ерөөсөө муу эмэгтэйчүүд шууд 100% өөрөөрөө байж чаддаг. Тэ заавал ингээл төгс байх гал баг зүгээл жүжиглээд ах шаардлагагүй. Өөрийнхөө одоо төгс биш байдлаа л одоо хүлээж одоо зөвшөөрөө сурчсан, хүлэмж зөвшөөрөө сурчсан. Тэгээ өөрөөрөө алдаа гаргахад өөрөөрөө алдаа нэнэж чаддаг тийм одоо нэг амир одоо ерөнхийдөө нэг тийм дүрсгээд байгаа эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Тэрийг бол ер нь ямар ч эрэгтэй хүн мэднэ. Энэ эмэгтэй жоохон дүрсгээд байна да. Одоо ерөнхийдөө хинч дүрс гэсэн үнтэй хамт байгааг хүсэхгүй. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр нөгөө айгуу тийм
өөрийнхөө биеийг барьж айгуу тийм төгс эмхтэй шиг ажиллах гад айгуу тэгэж их бас их одоо эрэгтэй хүн одоо тэ нэг ирээдүйд гой харилцааг үүсгэж одоо болох байсан яг өөрөөрөө байсан бол одоо айгуу утга учиртай зөв харилцааг үүсгэж болох байсан бол бид нар баг зүүж одоо дүрсгснээрээ айгуу тийм гой харилцааг одоо бий болох боломжоо алдсан юм байна л да. Тэгэхээр ямар ч үед өөрөөрөө л байж сурах хэрэгтэй юм байна. Ерөнхийдөө яг л өөрийнхөө алдаа дутагдал, өөрийнх нь чадвар бүх зүйлээ байгаагаар нь тэр хүндээ харуулж чаддаг байх хэрэгтэй юм байна. Тэгээд ерөнхийдөө эдгээр одоо зарчмуудыг хараад та нар зарим хүмүүс ямар ядаргаатай албатай юм шиг те эмгтэй хүн гэхэрэл заавал эрэгтэй хүнтэй ингэж ийм би юм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй гэж ингэх хэрэгтэй юм уу гэж бодож иж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө хэдийгээр эрэгтэй хүмүүс тэгж хэлж байгаа ч гэсэн яг үнэндээ та нар сайн харах юм бол яг ингээд эхнэртэй айгу тийм одоо юу гэх юм те одоо нөгөө нэг манай монголчууд болохоор юу гэж яриад байдаг вэ гэхээр ингээ нэг юм атгцсан гэж яриад байдаг байхгүй нөхрөө атгцсан эмгтээчүүд гэдэг. Тэр чинь эрэгтэй хүмүүс ингээл атгуулан барай амьдрахгүй штэ. Ясам дээр ямар ч хүн нөхөртөө ч юм эхнэртэй атгуулан барай амьдрдаг л байхгүй юу. Зөв хүндэлдэг болчихсон гэсэн үг. Эхнэрээ хүндэлдэг, эхнэрээ үнэлдэг. Яг л тэр эмгтээ өөрийгөө хүндэлдэг, өөрийгөө үнэлдэг учраас. Тэгээд ерөнхийдөө нөгөө би яагаад муу эмгтээ гэж одоо хэлээд байна вэ гэхээр нөгөө нэг миний одоо яриад байгаа зан чанарууд бүгд айгу тийм заримдаа бардам юм шиг нэг дэндүү ингээл өөрийгөө ингээл мэдэрсэн юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ тийм биш. Зүгээр ерөөхдөө эмгтэй хүмүүс бид нар өөрөөргөө үнэлдэг, хайрладаг, өөртөө итгэлтэй, зоригтой, өөр худал бодлыг чөлөөтэй илэрхийлж чаддаг. Ямар ч одоо эрэгтэй хүнээс айхгүй энэ хүн би ингээ хэлчихвэл энэ хүнийг би алдчих болов гэсэн нэг тийм одоо тийм байхгүй. Дээрээс нь зүрх сэтгэлээ шархлуулж чадна. Энэ залууг би алдсан ч гэсэн би өөртөө илүү хайртай. Энэ хүн намайг ингэж амар үнэлэхгүй, ингэж амар доош нь хийж, ингэж надтай хүндлэгүй харьцаж яхад би одоо энэ залууг би яг салах юм бол би хайртай юм чинь миний сэтгэл зүрх шархална. Гэхдээ би өөртөө илүү хайртай. Яг л би өөрийгөө ингэж одоо ингэж ийм хандлагаар би удаан энэ харилцааг хадгалж чадахгүй. Тийм л одоо хүчтэй, тийм л амар одоо зоригтой л эмгтэйг муу эмгтэй гэдэг байгаа юм. Тэгэхээр ерөөсөө манайхан ерөнхийдөө нөө хандлага юу гэдэг вэ гэхээр муу эмэгтэйчүүдийг айгу тийм нөхрөө хүндэлдэггүй ч гэдэг юм уу эсвэл нэг тийм буруугаар харааддаг байхгүй. Ясам дээр нөхрөө хүндэлдэг тэ нэг юм өөр хүчтэй л эмэгтэй хэлээд байгаа ер нь муу эмэгтэй гэхээр. Тэгэл би ерөнхийдөө муу эмэгтэйг нэрлэлчлээ. Тэгээд мэдээж хэрэг сайхан сэтгэлтэй нөхрөө хайрладаг мэдээж хэрэг гой гой зан чанарууд байгаа штэ. Би зөв та нартай зүгээр нэг жоохон муу гэдэг талаас нь юм шиг мөртлөө жоохон тийм хүчтэй тийм одоо чанаруудыг хэллээ л дээ. Ямар ч эмэгтэй юм байж чадна. Би хүүхэд ахта ямар хандлагаар өссөн бэ гэхээр ээж манадад юу гэж хэлдэг байсан бэ гэхээр миний охин хувцаагаа сурчулж нөхрийнхөө хувцыг ингэж эндүүдэж чадахгүй. Одоо миний охин хоол сайн хийгээд сурчих тэгвэл нөхөртөө голгохдохгүй. Миний охин дүүнэр асарснараа чи ирээдүйд сайн ээж болно. Миний охин одоо ингэч гэх нэг юм эмэгтэй хүн нэг эрэгтэй хүний боол байгаад нэг эхнэр нь болох гээд байгаа юм шиг манай ээж одоо ах эгч нар мэдэхгүй өөрийн мэдлгүй бид нарт тэг сургадаг байсан байхгүй. Яг л нийгмийн тэр одоо арай өөр болчих. Тий одоо үе бол ингээд юм хөгжөөд юмыг эрэгтэй эмэгтэй хүмүүс хасууд хоорондоо 50-50% хариуцлага үлд юм байна гэдгийг ойлгодог үе болчиход байгаа. Гэтэ намайг лав дөнгөж одоо нэг өсвөр наснд байхад ирээдүйд яг харилцаанд орох гэж хаад миний охин чи өөрийгөө бодолтой үнэн чи өөртөө одоо хүчтэй чи өөрөө амьдралаа үүсгэж чадна чи өөрөө л жаргалтай байл ингэн гэдэг ямиг манай ээж нар арай заах тийм одоо нэг мэдээллийг авч чадаагүй байсан. Яг л өөртөө яг тэр байдлаар өссөн учраас. Тэгээ одоо би үзэж байгаа дүүнэртаа ч гэсэн хандж хэлэхэд бид нар ингэж одоо эмгтэй хүмүүс ялангуяа бид нар нийгэм биднэрт маш хатуу байдаг. Тэгээ бид нар ингээ өөрсдөө ерөөс хатуу байгаад яах юм бэ? Бид нар өөрийгөө үнэлж чаддаг, хайрлж чаддаг, хүндэлж чаддаг байх юм бол бид нар хажууд ханаараа бас хайрлуулж чадна, хүндлүүлж чадна. Бид нар өөрийгөө хайрлж, хүндэлж хажууд ханаа хайрлна, бас хүндлэн. Тэгэхгүй бид нар ингээ нэг хайртай гэл ингээл зуралдаал ингээл сул дорой царилж байж агаад нөгөө хань нь бидрийг хайрлахгүй байхаар эмгтэй хүн жинхэнэ эсрэгээрээ айгу тийм юу ах магадaltaй ингээд гинт ингээд уур нь хүрээд гинт ингээд нэг хүн үзээ ядаад буруу хийх магадлалыг өндөр байдаг байхгүй. Тэгэхээр анаасаа бид нэр өөрөөсөндөө ингээд зөв юутай байх юм бол тэр хүн хэцүү зан гаргавал заавчлаарай баяртай би өөрөөсөө илүү хайртай гэдээ явж чаддаг. Тэгээд эсвэл тэр хүнээ бид нэр өөрчлөө тэр хүн бидний хэмжээнд ирж чадна гэсэн үг байхгүй. Ерөнхийдөө тийм л юм би яриад байгаа. Тэгээд ерөнхийдөө хараад хаа тийм л хүмүүс ер нь тийм л эмгтээчүүд ер нь хажуудах хантайгаа удаан амьдарч чадсан ад жаргалтай удаан амьдралыг бий болгож чадсан байдгийн байна. Тэгээд ерөнхийдөө хоёр бинтайгаа ярилцах нь маш чухал. Хүн хэлээрээ мал хөлөөрөө тийм эрхэмтэй ярилцаж чаддаг харилцааны соёлтой байх хэрэгтэй бид нар. Тэгээд би ерөнхийдөө зүгээр та нартай хитгэн л зүйлийг хуваалцлаа. Тэгээд эдгээр зүйлийг бид нар өөртөө суулгаад татсан байхад хизээч одоо өөрийгөө дорд үзүүлэх юмыг бол бид нар өөртөөсөө гаргахгүй. Хөрхөн дүүнэртэй ч юм уу те залуу эмэгтэйчүүдтэй хандж хэлгээд
ямагт одоо өөрийнхөө үзэл бодол үнэнч байгаарэ. Эрэгтэй хүнээс болж өөрийнхөө тэр хүсэл мөрөөдөлтөд бууж өгч юусаа болохгүй шүү. Дээрээс нь эрэгтэй хүн одоо тийм сэтгэлийн хөдөлгөөндөө баригдаад ингээд өөрийгөө жижигрүүлээ тэр хүндээ ингээд сохор юм шиг юусаа байхаа сохор юм шиг ингэж нэг өөрийгөө нэг үл хөндлүүлж байгаа байдлаа мэдсээр байж ингээд нэг үл тоогоод өнгөддөг бид нар тийм байдаг. Би өсвөр наснд тахта ерөөхдөө жоон тийм хандлагуудыг бас жоон гаргадаг байсан. Тэгээд ерөөхдөө амьдралын явцад би 10 жил ингээд хүний хүнтэй ханилан амьдарч ингэж явж байхдаа янз бүрийн юмыг суралцлаа. Тэр хүнээс чинь нөхрөөсөө ч олон юмыг сурсан. Одоо тэгээ харилцаанаас би өөрөө олон юмыг сурлаа. Тэгээ бас би дөнгөж нөгөө 17 настай байхдаа хотод орж байхдаа эхлэлгүүрт ажилладаг байсан. Тэр үед би энэ номыг авч уншиж байсан. Ирчүүд ягаад муу эмэгтэйтэй гэрэлдэг вэ гэдэг номыг. Энэ номон дээр ерөөсө харилцааны алтан дүрмүүд гээл ерөөхдөө нэг иймэрхүү төрлийн юмыг маш их ярьсан байдаг. Тэгээ би нөгөө амьдралдаа бүр яг ингээд нөө сайн хэвшүүлж чадсан чанаруудыг л та нартай би хуваалцлаа. Тэгээд авахыг аваад хаяхыг хаяад тэгээд хүлээж аваараа. Дээрээс нь эрэгтэйчүүд маань ихээр үзэж байгаа эрэгтэй хүн байвал бас доор комментэнд одоо тийм миний энэ хуваалцсан зүйлс үнэхээр эрэгтэй хүн таалагдд юм уу яадаг юм уу гэдгийг бас та нар маань хуваалцвал надад бас их сонирхолтой байх болно. Тэгээ дээрээс нь эмэгтэйчүүдэд хандаад хэлэхэд миний саний яриад байгаа чанаруудыг сайн чанарын эрэгтэй хүмүүс хүлээж авч чаддгийг шүү. Одоо нэг чанартай ирчүүд гэсэн үг. Харилцаанд бэлэн, чамайг хайрлахад бэлэн, тийм ирчүүд л ерөнхийдөө ийм эмэгтэйчүүдийг хүлээмж зөвшөөрж ингэж хамт байж чаддаг. Манайч ч гэсэн кинон дээр ч гэсэн харагддаг шүү дээ. Бид нар хүүхэд байхад нөгөө нэг юу сэргэлээ охин янсан гээл скол нөгөө юу F4 гээл тэ цэцэгнээс хөрхөн хүүхэд илүү тэрэн дээр нөгөө нэг жандаа гэл нэг охинтой нэг юм их амар хөөрхөн биш мөртлөөл ингээл амар өөрийнхөө те амар тийм өөрийгөө айгу үнэлдэг нэг тийм охтууд байдаг штэ. Манай охтууд таашаа бууж ирж байгаа шиг байна. Тим эмэгтэйчүүд ч ил ерөнхийдөө яг үнэндээ ирчүүд тим эмэгтэйд хайртай байдаг байхгүй юу? Магадгүй зарим ирчүүд энийг үзчихэд станаар заавал эмэгтэйчүүд гэхээр ийм байх хэрэгтэй юм уу гэж ярьж ээж магадгүй. Гэхдээ яг үнэндээ ирчүүд ийм л эмэгтэйг хайрлж хүндэлдэг, үнэлдэг. Тэгэхээр миний та нартай хаваалцсан бичлэг таалагдсан бахаа гэж найдаж байна. Тэгээ дараагийн удаа ч гэсэн харилцааны тухай бичлэгүүдээ бас Rise Together оруулсаар байх болно. Тэгээ дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.